Хөөх шүү дээ. Эдгээр чи одоо шууд 100% бидний хамааралтай байгаа зү. Тийм ээ. Явж хахад бид нар аваад өргөх юм бол гар дээр л байж гин. Том нохойгүйч чи бид нар аваад өргөх юм бол ядчил өөдөөс тонгочоол ингэж байгаа л бууч шүү дээ тийм ээ. Тэгэхээр 100% биднээс бүх юм нь хамааралтай болчихж байгаа байхгүй. Гадаа гараад та энийг энэ нохойг одоо Монголын өвлийн дүн хүүтнийг давна гэж бодож байна уу? Татахгүй шүү дээ. Харин тийм л юм байна. Бараг гаргадгүй дулаан үзэх юм. Ер нь бол өвлийн цагтаа юм хэлэх үед нь бол гарахгүй юм бол. Жижиг үйлдвэрийн иймэрхүү нохойг бол тэг градусаас доошоогоо орцсон байхад бол гаргах, удаан гаргах, ер нь гаргах хэрэггүй. Ягаад гэвэл эдгээр чинь биеийн температур нь маш хурдан буурдаг байхгүй юу? Тэгэхээр яг том биетэй нохой бол гарч болж байна. Жижиг үйлдвэрийн юм жижигэн биетэй ялангуяа зулцсан нохойнуудыг бол бараг гаргаад хэрэггүй дээ. Өглөө үйлдвэрэл яг нэг балкон дээр ч юм уу те төрхөн хугацаанд эсвэл гадаа гарахтаа күртэн дотроо сайхан хийж агаад дэлгүр мэлгүр гарч агаар амьсгалуулдаг ч юм уу. Тиймэрхүү зорилгоор л гаргана уу гэхээс бараг л ер нь хэрэггүй дээ Монголын тэрс уур амьсгалтай үедэд бол.